Сайн байцгаана уу үзэгчдээ. HSK 3-9-ийн уншлагын давтлах хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр HSK 3-9-ийн уншлагын эхний дасгалыг ажиллаж сурсан бол өнөөдөр үргэлжлүүлэн дараагийн дасгалыг ажиллах болно. Гэхдээ ажиллахаас өмнө HSK 3-9-ийн гол үг хэллэг болон дүрмээ сэргээн баттгая. Та бүхэн дараах хандсны зургийг олоорой. 数学 车站 地铁 灯 护照 太阳 зурга зөв таруулсан хэсгээ шалгацгаая. 数学 тооны ухаан бие зураг 车站 зогсоол и зураг 地铁 метро гэсэн утгатай үг F зураг 灯 чийдэн A зураг 护照 паспорт B зураг 太阳 нар гэсэн ханзанд C зургийг тааруулах нь байна. Хариу одоо дараах өгүүлбэрийг орчуулцгаая. Jet Li 的电影有意思。Jackie Chan 的电影比 Jet Li 的更有意思。 Jet Li-гийн кино сонирхолтой. Jackie Chan-ийн кино Jet Li-гийнхаас бүр сонирхолтой. Jet Li 比 Jackie Chan 帅多了。Jackie Chan 的电影比 Jet Li 的电影有意思点儿。 Jet Li Jackie Chan-аас царайлаг. Jackie Chan-ийн кино Jet Li-гийн киноноос бага зэрэг сонирхолтой. Өгүүлбэрээ дангаар нь харъя. Jackie Chan 的电影比 Jet Li 的更有意思。Jet Li 比 Jackie Chan 帅多了。Jackie Chan 的电影比 Jet Li 的电影有意思点儿。Тэгэхээр гэн дуала дэр гэх мэт үгээр харьцуулсан өгүүлбэрийн хэрэг хэмжээг илэрхийлдэг байна. Харин өгүүлбэрт орохдоо тэмдэгнэр юм уу үйл үгийнхээ ард орно гэдгийг хизээч битгий мартаарай. Харин одоо бүгдээрээ дараах өгүүлбэрийг хамтдаа орчуулъя. Ни ба дэн гуан ла ба. Чи гэрлээ унтраасан уу? 我把爸爸的生日忘了. Би аавынхаа төрсөн өдрийг мартсан. Чиний баяр фүсила. Чи хувцас суугаач. Эдгээр өгүүлбэрт ба ухтур үг нь гуйж хүсэх болон цахиран тушаах өнгө аясаар хэрэглэгдэж байна. Өгүүлбэрт орохдоо ба, нэр үг, үйл үг гэсэн дараалалтай байна. Одоо дараах өгүүлбэрт ба ухтурыг хаана орох ёстойг хамтдаа олцгоё. Ни бие 手机忘了。你没书给我，我不能电脑给你。хариугаа тулгая. 你别把手机忘了. Чи гар утсаа битгий мартчихаарай. 你没把书给我. Чи ном надад өгөөгүй. 我不能把电脑给你. Би компьютер чамд өгч болохгүй гэж орчуулах нэ. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт цай, зүү хоёрыг ямар ялгаатай болохыг анзаараарай. 我早上6点就起床了。我很容易就找到了。8点上课，他9点才起床。弟弟3个小时才做完作业。өгүүлбэр орчуулъя. 我早上6点就起床了. Би өглөө 6 цагт болсон.
我很容易就找到了他的家. Би тэрний гэрээг амархан олсон. 8点上课, та 9点才起床. 8 цагт хичээл орох байхад тэр 9 цагт босч байдаг. 弟弟3个小时才做完作业. Дүү 3 цаг болж байж сая гэрийн даалгавраа хийж дууссан. Эдгээр өгүүлбэрээс харахад зүүн үйл хөдлөлийн их амархан эрт болж байгааг илэрхийлдэг бол цайн эсрэгээр оройтож эсвэл хүчээр байдлыг илэрхийлдэг байна. Тэгвэл та бүхэн дараах өгүүлбэр цай зүүгийн аль нь тохирохыг нь болоорой. 坐火车8个小时能到. 坐飞机1个小时到了. 来机场的路上我发现忘带护照了. 你怎么这么早？要睡觉了。 хариугаа тулгая. 火车 坐火车8个小时才能到了. Галт тэргээр явбал 8 цаг болж байж сая хүрнэ гэсэн өгүүлбэрт 8 цаг гэж амаргүй удаан хугацааг зааж байгаа учраас цай орох ёстой. 坐飞机1个小时就到了. Онгоц 1 цаг болоод хүрнэ. Энэ өгүүлбэрт ганцхан цаг гэж байгаа учраас зүү орох ёстой. 来机场的路上我才发现忘带护照了. Онгоцны буудлын орох замдал би паспортоо мартснаа анзаарсан. Цаг хугацааны хувьд оройтсон гэж байгаа тул цай орно. 你怎么这么早就睡觉了? Чи ийм эрт унтах гэж байгаа юм уу? Цаг хугацааны хувьд эрт гэдгийг зааж байгаа учраас зүү орно. Үзэгчдээ одоо хамтдаа харилцан яриатай дасгал ажиллая. Эхний харилцан ярианд дараах өгүүлбэр таарч буй эсхийг олоорой. 马克的鸽子比大山的高吗? Марк найзаасаа өндөр үү? 他们谁大? Тэдний хэн нь ах вэ? Харин одоо бид дээрх асуултын хариуг дараах харилцан ярианаас хайцгаая. 大山，你和马可谁个子高？马可比我高，我比马可矮一点儿。那你们谁大？我比马可大2岁。你们谁的汉语说得更好？马可比我说的好一些，我的汉语没有他好。大山，你和马可谁个子高？马可比我高，我比马可矮一点儿。那你们谁大？我比马可大2岁。你们谁的汉语说得更好？马可比我说的好一些，我的汉语没有他好。 하루스다 하래? 마크的鸽子比大山的高吗? 마크 다산에서 운드로 기승 아스왔던 마크的鸽子比大山矮一点儿. 마크 다산에서 박지르 남항. 他们谁大? 니네 희는 나회. 大山比马克大2岁. 大山마크스 2 насарах. 하라도 доор хөгөлбөр харилцан яриатай таарч байгаа эсэхийг тааруулцгаая. 小明去图书馆读书。小明номын сонгорч ном уншихаар явна. 小明要把那本词典还。小明тэр тол бичгийг буцаана. харилцан яриагаа хамтдаа харъя. 我先走了。你去哪儿？我去图书馆借本书。帮我把这本词典还了吧。好，等一会儿你离开教室的时候，记得把灯关了。好的，放心吧。
我先走了，你去哪儿？我去图书馆借本书。帮我把这本词典还了吧。好，等一会儿你离开教室的时候，记得把灯关了。好的，放心吧。小明去图书馆读书.小明номын сан орж ном уншихаар явна гэсэн хариулт буруу байна. Учир нь харилцан ярианд 我去图书馆借本书. Би ном авахаар номын сан явж байна гэсэн өгүүлбэр байна. Дараагийн асуулт. 小明要把那本词典还. 小明тэр тол бичгийг буцаана гэсэн өгүүлбэр зөв байна. Харилцан ярианд 帮我把这本词典还了吧. Энэ тол бичгийг надад буцаагаад өгч гэсэн гуйлтын хариуд зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр одоо сүүлийн харилцан ярианаас дараах асуултанд хариулах төгөлбөрийг олцгоё. 小关起得早不早? 小关 эрт босдгүй үгүй юу? 小关的经理为什么生气? 小关-ны менежер яагаад ууралсан бэ? харилцан яриагаа хамтдаа харъя. 今天太阳从西边出来了吗？怎么了？你怎么这么早就要睡觉了？以前都要12点以后才睡觉。我明天8点就要到公司。有事吗？经理生气了，他告诉我，明天8点不到，以后就别来了。今天太阳从西边出来了吗？怎么了？你怎么这么早就要睡觉了？以前都要12点以后才睡觉。我明天8点就要到公司。有事吗？经理生气了，他告诉我，明天8点不到，以后就别来了。Одоо хариултад тулгаарай. 小关起得早不早? 小关 эрт босдгүй үгүй юу гэсэн асуултын хариу нь 你怎么这么早就睡觉了? Чи яагаад ийм эрт унтж байгаа юм бэ гэсэн өгүүлбэр таарч байна. 小关的经理为什么生气? 小关-ны менежер яагаад ууралсан бэ гэсэн асуулт нь 他告诉我明天8点不到以后就别来了. Тэр надад маргааш 8 цагт ирэхгүй бол дараа нь дахиж битгий ирээрэй гэсэн өгүүлбэр таарч байна. Ингээд бид HSK 3 дэсийн зарим нэг үг хэллэг болон дүрмээ сэргээн буцтаглаа. Үргэлжлүүлэн HSK 3 дэсийн уншлагын 2 дахь дасгалыг хамтдаа хийцгээе. Энэхүү дасгал нь тохирох өгүүлбэрийг олдог дасгал юм. Жишээнээс харъя. 他说话的多好听呀. Түүний ярьж байгаа нь ямар сайхан сонсогдсон бэ гэсэн өгүүлбэрт и буюу ярианы өнгө гэсэн үг таарч байна. Энэ мэтчлэн дараагийн дасгалыг бие дан хийгээрэй. хариугаа тулгаараа эхлээд нөхөх үгээ орчуулъя. 其实 үнэндээ 感冒 ханиад хүрэх 附近 ойролцоо 舒服 тав тухтай 声音 дуу аваа ба заахынтын ялгалын ийг нөхцөл. Өгүүлбэртээ тааруулъя. 电影马上就要开始了. 把手机关了吧. Кино одоохон эхлэлээ уцаа унтраагаарай гэсэн өгүүлбэрт F буюу ба орно. 它很高，这张桌子太低，坐着很不舒服. Тэр их өндөр, энэ ширээ их намхан тул суухад их тухгүй гэсэн өгүүлбэрт D буюу 舒服 гэсэн үг тохирно. 您可以选择火车站附近的宾馆，住那儿会更方便. Та галт тэрэгний тасалбарын ойролцох буудлыг сонгож олно. Тэнд буул их амар гэсэн өгүүлбэрт C буюу 附近 гэсэн үг таарч байна. 天气冷，你多穿点衣服，小心感冒. Өнөөдөр хүйтэн байна. Чи зузаатар хувцлах хэрэгтэй ханиад хүрэхээс болгоомжил гэсэн өгүүлбэрт B буюу 感冒 гэсэн үгийг нөхөн. 对一个女人来说，漂亮、聪明都很重要。
但其实更重要的是快乐. Эмэгтэй хүний хувьд хөөрхөн ухаантай байх нь их чухал. Гэвч тэр дундаа хамгийн гол нь хөгжилтэй байдал гэсэн өгүүлбэрт үлдсэн хувилбар болох A, цишэ гэсэн үг тохирох нэ. Үзэгчдээ бид HSK 3 дэсийн уншлагын 2 дахь дасгалтай танилцлаа. Ингээд өнөөдрийнхээ хэллэгээ сурч авъя. 习惯成自然. Үгчид бол дадал зуршил төрөлхийн болох гэсэн утгатай бөгөөд олж авсан дадал зуршил айжмаар төрөлхийн зам болж төлөвшөх гэсэн утгатай. Тиймээс анхнаасаа зөв дадал зуршилтай байхгүй бол төрөлхийн зам чанар болтлоо төлөвшвөл засахад оройтсон гэсэн үг юм. Бид өнөөдөр HSK 3 дэсийн уншлагын 2 дахь дасгал болон баата өгүүлбэр мөн цайзуугийн ялгаа зэргийг үзлээ. Харин дараагийн хичээлээр HSK 3 дэсийн уншлагын 3 дахь дасгалтай танилцах болно. Ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. 再见。